За дараагийн тулаан харж байна. За бас муутай одоо хүн жин гэж бас хэлж болно. 75 кг жингийн одоо тулаан харж байна. За тулаан болонгаас дархан хотын тамирчин их тулаан. За хөх болно. Мишелгийн хөхсдийн тамирчин бүрэн зэрэг аврагын алтан медаль хүртгээр шалгарсан байна. За тэ бүрэн зэргийн хувьд бол их олон жил одоо тулааны спортын маш олон төрлөөр одоо хичээлж байгаа манай орны сайн шилдэг тамирчдын нэг тулааны бүхэл төрөлд одоо тогтмол одоо өндөр амжилт үзүүлж байгаа гэж болно. За мөн кикбоксинг төрлөөр 2013 онд Солонгос улсын Чото зохиогдсон Азийн тэнхимийн болон тулааны спортын наадад бас өрсөлдсөн амжилттай өрсөлдсөн ийм тамирч. За сая энэ дээр бүгдийн одоо тоглоомыг дамжуулаад. За энэ бол мутад болж өшөөр за өвдөглөөд тэгээ одоо Монгол одоо ихээр л таасан гэж ярьдаг. За 2 дугаар хэлж байна. 75 кг жингийн шийдвэрлэх тулаан. За улаан болно, дархан улаан гэдэг тамирчин. Их болго хөх болно. Шилдэг боксдын тамирч. Бүрэн зэрэг. За энэ дээр нөгөө муутай онцлогуд харагдаад байна. Дохоо ороод, өвдөг ороод тий төрөний төрлөөс бол маш онцлог байгаа. За ингээ одоо тулааны 2 дугаар үед хөхөлнгийн тамирчин Мишелгийн боксдын тамирчин бүрэн зэрэг өрсөлдөгч тэнийг одоо их дамгаа байдлаар болгож авлаа. За энэ дээр өвдөг орж байгаа, тэгээ дохоо орж байгаа тий. Ингээ тулааны тийм чөлөө тийм одоо завтай. За энэ дээр хараа өвдөг орж байгаа тэгээд дохоо хүртэл орж байгаа. За ингээ 75 кг Монгол улсын аваргаар Мишелгийн боксдын тамирчин бүрэн зэрэг давар галт медаль хүртлээ.